Гүйцэлтэд дамжуулагчийг тойроод цахилгаан соронзоор үүсдэг түүний үйлчлэлээр гадны соронзоо үйлчлэл явагддаг үзсэн. За тэгвэл параллел хоёр дамжуулагчдаар ижил чиглэлтэй гүйдлэг гүйлгэе. Тэгэхэд дамжуулагчид хоорондоо бие биенийгаа татаж байна. Өөрөөр хэлбэл тэдгээрээр эсрэг чигтээ гүйдэл гүйлгэхэд тэдгээр хоорондоо түлхэлцэж байна. За энэний амьдрал дээрх жишээ бол цахилгаан шугам дамжуулах үндсэн үйл ажиллагаа энэ байгаа тийм ээ. За тэгэхээр гүйцэлтэд дамжуулагчдыг тойроод цахилгаан соронзоор үүсдэг. За тэр энд бол шулуун гүйдлийн таарч үүсэх цахилгаан соронзоорны чиглэл байна. За энийг шуургын дүрмээр тодорхойлдог. Планаар бол эвц наашаа чиглэсэн байна. Цэнхэр дээрхийг ингээ харах юм бол энэ гүйцэлтэд дамжуулагчийг таарч үүсэх соронзоо орны соронзоо индукцийн вектор нь цагийн зүйний дагуу байгаа учраас энэ цэнхрээр бол гүйдэл их цаашаа явжээ гэдгийг үзүүлж байна. Ингээд энэ хоёрын холбосон цэг дээр хоёр гүйцэлтэд дамжуулагчийн соронзоо орны соронзоо индукцийн вектор нь нэмэгдэж ирэх юм байна. Эсрэг чиглэлтэй үед энэ хоёр нь бие бинийгээ түлхэж байгаа шүү дээ. Одоо хоёрдугаар энэ дамжуулагч гүйдлийн хүчний хэмжээг багасгая. За багасгаад тэг болгочих. Тэгэхээр энэ хоёрдугаар дамжуулагчээр гүйдэл гүйгөөг учраас энэ зөвхөн нэг дамжуулагч байна. Одоо энэ дамжуулагч гүйдлийн чиглэлийг ижил болгоё. Өөрөөр хэлбэл хоёулаа ихц наашаа чиглэлээ. За тэгээ гүйдлийн хүчний хэмжээ нь бага учраас хоёрын ижил болгосон. За тэгэхээр ижил чиглэлтэй хоёр гүйдэлтэй дамжуулагчийн яг төвд нь соронзоо орны хэмжээ бага боллоо. За энийг гүйдлийн хүч нь багасгая. Ингээд энэ дамжуулагчийн бол 3 тойрог байна. Энэнийх нь 2 тойрог байна. За ийм дүрм бид үзэхнээ. Одоо энэнийг эсрэг болголоо. Гүйдлийн хүч цаашаа болсон цагийн зүйний дагуу соронзоо орны цахилгаан соронзоо орны индукцийн вектор чиглэж байна. Хоорондоо ижил зайд орших зургийг автахад графикийн төвхлөөр чиглэл бүхий ижил хэмжээтэй гүйдэлтэй 3 дамжуулагч байна. За тэгээд тэр О цэг дэх соронзоо орны индукцийн векторын чиглэлийг тодорхойлно гэсэн байна. Энэ зураг. За нэгдүгээр энэ хоёр захын дамжуулагч дэх гүйдэл бидэнд л ихц наашаа чиглэсэн байна. Голын дамжуулагчийн бол ихц цаашаа чиглэсэн байна. За тэгээд энэ цэг дээрхийг болно. Саяны үтсэн дүрмээсээр юу ах вэ гэхээр гүйдлийн хүч цаашаа байх юм бол соронзоо орны индукцийн вектор энэ дундлын дамжуулагчийн бол ингэж чиглэлтэй үүснэ. Хоёр захын дамжуулагч дэх соронзоо орны соронзоо индукцийн вектор бол эсрэг чиглэлтэй үүснэ. За энийх нөгөө цагийн зүйний эсрэг үүснэ шүү дээ. Тэгэхээр энэ маань үндсэндээ энийх энэ цэг дээр ийм чиглэлтэй юм. За энэ хоёр гадна талынхын өмнөгийн шар өнгөр болгочих. За энийх мөн бас тэгэхээр энэ хамгийн ихний гүйдлэх энэ шүү. Энэ болно. Энэ цэнхэр болохоор энэних цаашаа чиглэсэн тийм ээ. Одоо О цэгт хамгийн ойр оршиж байгаа гэхэд тэмдэглэе. За тэгэхээр энэ бол яг энэ О цэгтээ ихц доош чиглэсэн. О цэгтээ ихц доош чиглэсэн. Одоо бүгдээрээ дүгнэлт үзье. Тэгэхээр хамгийн хол оршиж байгаа энийг бол энэ гүйдэлтэд дамжуулагчийн цахилгаан соронзоо орны соронзоо индукцийн векторын О цэг дээр
хүрэх нь бол энд 2 А зайтай, энд 1 А зайтай учраас энэ 3 А зайтай. Тэгэхээр үйлчлэл ер нь бол багасна. Энэ хоёрын бол ижил чиглэлтэй байгаа учраас үндсэндээ энэ ногоон ба хөх хоёр өнгөөр бүрслэгдсэн цорнзын индукцийн бэрхтүүд бие биенийгаа үндсэндээ устгалцсан. Тэгэхээр О цэг дээр ихсэн дээшид чиглэсэн томьёо узнаа. За тэгээд энэ томьёонууд нь ингээд аваад үзье. За энэ усх дээр төгсгөлөг урттай шулуун гүйдлийн соронзон орны томьёо А болоход дамжуулагчаас О цэг хүрэх. Тэгээд нэгдүгээр дамжуулагч О цэгс 3 А-зад байгаа учраас энд 3-ыг өгөөд 6 ийм энэ болно. За хоёрдугаар гүйдэл үүсгэгчийн соронзон орны чинь баруун шуургийн дүрмээр ихц доош чиглэн гэдэг бид нар энэ цэнхэр өнгөөр өчтсөн. За дараа нь 3 дугаар гүйдэл зургийн атгаас ихсэн нааш чиглэн тэгээд түүний гүйдэл баруун шуургийн дүрмээр ихц доош чиглэн. Ингээ энэ хоёрын гүйдэлд ингээд төв болно. За тэгээд энд орон нэмдэг суперпозицийн зарчмаар энэ болно. За тэгээд О цэг дээр 3 дамжуулагчийн нийлбэр хүчилэг нь ихсэн доош чиглэнэ. Ихц доош